Танай намын хагарал ер нь төрийн зовлон боллоо л доо. Хагарал байгаа гэдгийг бол би хэлнэ. Танай намын хагарлыг бэлэгдээд тавьчих. Төрөг имэн үзүүлж байна. Яаж энэ зовлон цаашлаад иргэн аж ахуйн нэгжид нөлөөлдгийг л бид нар өнгөрсний жилийн хугацаанд харлаа ш. Миний ахалж байгаа эдис эргэтэн шилжүүлэх тухай хууль өнгөрсөн намны чуулганд батлах төлөвлөгөөтэй байсан ш. Өдрөөс өдөрт доонор нь олдохгүй өвчтнүүд амь охироод идэв. Та 30-ын талынхан, танай 30-ын талынхан 5 сайд нэмэх нь номтой 2 сайдыг нэмээд 6 суудал сайдын суудлыг засагт авсан. Тэгэхээр 6 сайдын суудлынхаа төлөө эвлэрсэн гэсэн үг үү? Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан тодорхой одоо энэ ерөнхийлөгчөд нэр дэвших боломжтой хүмүүсийн хоорондын өрсөлдөөн өнөөдөр парламентод нөлөөлж байгаа улс төрийн ном. Дарангуулын шат угсрагдчихлаа гэдэг. Тэгээ танай нам 11 жил ирэх барьж байгаа. Та одоо жишээ нь энэ намд олон жил бараг 20 гаруй жил ажилласан байна. Та нар өөрсдөө энэ дарангуулын шатыг угсарсан юм биш үү? Яаж угсарсан баах вэ? Гэнт энэ ч нэгэ би болцсон зүйл юм уу? Гэтэл өнөөдөр яг бодит байдал дээр хагас парламентын хагас ерөнхийлөгчийн засаглал авсан. Хаан болох гэдэг ерөнхийлөгчийн засаглал тогтчлаа дарангуул тогтоогоод байна гэдэг хүмүүс яг ямар одоо баримттайгаар энэ дарангуулын тогтоод байгаа. Өнөөдөр манай улсын хурлын гишүүд яг үүндээ дуурчдаггүй л болохоос хувь хуваараа уулзаад ярих бүгд л ярьчих. Өөрийнхөө ихтгэл үнэмшил үзэл санаан дээр шийдвэр гаргаж чадахгүй байна. Ягаад тэгэхээр уулзахаар хилээд байгаа юм чи өөрсдөө. Тэгсэр нэ чуулганы танхимд хэлж чаддаггүй юм даа. Холбогдох одоо тэгэл тухайн албан тушаалт нэгч гэлтэхгүйгээр одоо тэгэл ар гэрлөө хүртэл авдаг юм шиг байлаа шүү. Улсын хурлын дарга асан амар уйсгалан гишүүн Булган туяа гишүүн хоёр одоо Монгол Ардын намын гишүүн муу юм уу? Мөн. Албан ёсны шийдвэр гаргаагүй. Учрал сайд хөөсөн шүү дээ. Намын дарагт намын гишүүнчлээс одоо хасах шийд ирэх байхгүй. Бизнес эрхлэгч та санхүүгийн эргэлтийн зээлээ NetPay-ээр санхүүжүүлээрэй. NetPay бизнесэд хэлэх боломж бий. Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгахыг өргө нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаа улсын хурлын гишүүн Баярбаатартай ярилцахаар ураад байна. За бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сайхан хаварчиж байна уу? Сайхан хаварчиж байна. Танд бас өдрийн мэнд хүргэе. За улсын хурлын гишүүд ер нь ажил хийхгүй байна. Ерөөсөө сандал суудлын хэрүүл боллоо гэдэг нь ер нь юу хийж ийн ордоо? За би хэд хэдэн хуулийн төсөл ахалж ажиллаж байгаа. Тэгээ үүн дундаасаа бол голлох сүүлийн үед бас онцгой анхаарал хандуулж аль болох цаг алдахгүй батлуулах шаардлагатай байгаа хууль бол эргэтэн эдис шилжүүлэх тухай хууль гэж одоо анхдагч хуулийн төслийн ажлын хэсгийг би ахлаад ажиллаж байгаа. Эрүүл мэндийн хууль. За одоо хүний амьнаас эрүүл мэндтэй холбоотой хууль. Тэгээ энэ хуулийн төсөл дээр дэд ажлын хэсэг байгуулад манай дэд ажлын хэсэг манаас 14-5 удаа хуралдаж асуудлаа ярьлаа. За дэд ажлын хэсгээ би голцоо мэрэгжлийн усуудаар ингэж бүрдүүлсэн байгаа. Тэгээд өдөр Монгол улс бол 1996 онд анх эргэтэн шилжүүлэх мэс заслыг анх хийсэн. Өнөөдөр 2026 буюу 30 жилийн дараа бид нар хуулийн төслийн яриа сууж байгаа. Тий. Ямар ч хууль эрхцүү орчингүй. Донорын хууль гэж нэг цусны донорын хууль гэж байдаг. Тэнд нэг тодорхой хэдэн зүйл залтаа бол зохицуулт явж байсан. Одоо бол би даасан анхдагч хууль зорж ажиллаж байгаа. Одоо сая маш том кейс гарсан ш Батчлуу эмчтэй холбоотой. Гэхдээ нөгөө талдаа одоо шүүхийн шийдвэрээр тэр хүнийг буруутай гэж үзээд хорьсон. Гэтэл түүнээс одоо нөгөө гол асуудал нь энэ эрхтнүүдийг авнаа гэчээд дагалдах өөр зөвшөөрлөгүй эрхтнүүд авсан гэсэн. Тэгэхээр энэ одоо хуулийн заалтаар хуулийн төслөөр эдгээр асуудал нь шийдэгдэнэ гэсэн үг үү? Шийдэгдэнэ. Бүрэн шийдэгдэнэ гэж харж байгаа. Өнөөдөр энэ олон улсын жишгт үзэх юм бол одоо жишээлбэл аль нэг эрхтээ авах гэж байгаа бол ойр орчмынх нь эдистэй цуг авч иж тэр нь бүрдүүлбэр болж иж авч идэг. Гэтэл Батчлуу эмчийн үед тийм л зүйл болсон. Шүрмс авахтай холбоотой асуудал болсон учраас энэ өөрөө ингээд нийгэмд буруу зүйл ойлголт явсан. Одоо энэ хуулийн дээр бол яг энэ бүрдүүлбэр гэдгээр нь ингэж орж ирж байгаа. Тэгээ ер нь манай дэлхийн 220 гаруй улсуудаас одоо 93 улс нь өнөөдөр эргэтэн шилжүүлэх мэс заслыг хийдэг. Энэ 93 улсын нэг нь Монгол улс байхгүй. Тэгээ 93 улс дотор эхний 40-т ордог юм байна. Тэгэхээр манай эмчнэрийн чадварын ангаах салбарын чадвар боломж олцсон нь бол дээгүр үнэлэгддэг байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр иргэдэн өөрөө ерөн мэдээ салбартаа итгэхгүй байх жишээ нэ тий. Энэ итгэлийг яаж нэмэгдүүлэх үү гэдэг асуудал манай хуулийн бас нэг гол үзэл баримтлал мөн үгүй л мөн шин тохиолдол зөндөө байдаг байхгүй. За ямар ч байсан ажил хийж байгаа юм байна. Сүүлийн үед чи ер нь иргэд олон нийтийн зүгээс та нарыг шүүмжилж байгаа шүүмжил нь одоо ингээ бидний итгэлийг хүлээж улсын хурлын гишүүн болчоод
өөрсдөө төрийн эрхийг авчаад өөрсдийнхөө засгийг 2 удаа унгалаа. Ажил хийхгүй санал суудлын хэрүүл хийлээ гэсэн шүүмжлэл нэлээ яваад байгаа л да. За нэг танд юм харуулдаг. Нэг тавьчих. Танай намын хагарлыг бэлэгдээд тавьчих. За танай намын хагарал ер нь төрийн зовлон боллоо л доо. Тэгээ хагарлаасаа үүдээд ингээд хоёр талд ажил хийхэ боллоо. За сая харин ингээд 2 дахь удаага учрал намын дарга засгаа бүрдүүллээ. Та 30 талынхан 38 талынхан гэдэг яриад байгаа 30 талынхан тийм ээ. Танаа 30 талынхан 5 дээр нэмэх нь 1 буюу одоо 5 сайд нэмэх нь номтой 2 сайдыг нэмээд 6 суудал сайдын суудлыг засагт авсан. Тэгэхээр энэ 6 сайдын суудлынхаа төлөө эвлэрсэн гэсэн үг үү? За би нэгдүгээрт одоо тэр дотоод хагарал одоо тэр хилцээрч гэдэг юм одоо тэр дотоодын асуудалд нэг хахтар оролцсон зүйл бол байхгүй. Одоо яг тэр нэг эвлэрж байгаа ч юм уу. Би одоо тэрийг мэдэхгүй байна гэсэн үг шүү дээ. Шулуух хэлэхэд. Зүгээр би тантай санал нэг байна. Та түрүүн бас өгөндөө хэлсэн. Сүүлийн бүтэн жил хайрын цаг хугацаа гэж харж байгаа. Улс төрийн бүтэн жил болсон ба шүү дээ одоо ингээд. Улс төрийн талцал хуваагдал. Өнгөрсөн жилийн 5 сард ерөнхийдөө төгсрохоос ахуулаад орлогоо нотолч чагсаал үдээд болж исэн шүү дээ гадаа. Энэ цаг үеэс ахуулаад энэ өнөөдрийг хүртэл цаг хугацаанд цаашдаа магадгүй үргэлжлэхийг би үгүйсэхгүй гэж харж байгаа. Энэ цаг үе одоо надад үнэхээр хайрын санагдаж байна. Намын зовлон яаж төрийн зовлон болж байгааг харлаа. Цаашлаад энэ иргэд аж ахуйн нэгжийн амьдралд үйл ажиллагаанд нь яаж нөлөөлж байгааг бид харлаа. Би ганцхан зүйл хэлье. Өнөөдөр Монгол Ардын нам, улс төрийн нам, аливаа улс төрийн нам дөрвөнтэй. Энэ дөрвөн дээр нэг өгүүлбэр байдаг тийм ээ. Намын даргаыг ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж. Энэ өгүүлбэрийг хэн нэгэн хүн дуртаадаа сууж агаад санаанаасаа зохиоц өгүүлбэр биш байхгүй. Энэ чинь олон жилийн энэ улс төрийн институтчлалын хүрээнд. Гэхдээ тэгээ инх бол дарга улсын хурлын дарга бах та танай намын дарга. Тэр сайнаар төгссөн үү? Тэгвэл огцор дуусаа биз дээ. Тэ? Зандагуугийн инх бол их хурлын дарга бах та намын дарга байсан. 16 онд яалаа. Нам нь ялагдаад дуусаа биз дээ. Тэгээд энэ зарчим байхгүй юу? Энэ зөвхөн нэг өгүүлбэр биш байхгүй. Энэ зарчим өнөөдөр алдагдсанаар энэ улс төрийн нам яаж зовлонгоо төрийн зовлон болгож яаж энэ зовлон цаашлаад иргэн аж ахуйн нэгжид нөлөөлдгийг л бид өнгөрсний жилийн хугацаанд харлаа шүү. Миний ахалж байгаа эдис эргэтэн шилжүүлэх тухай хууль өнгөрсөн намны чуулганд батлах төлөвлөгөөтэй байсан шүү. Гэтэл өнөөдөр өдрөөс өдөрт донор хүлээж байгаа өвчтнүүд тоо нэмэгдээд байдаг. Өдрөөс өдөрт донор нь олдохгүй өвчтнүүд амь охироод байдаг. Бодит хохирол байхгүй юу энэ? Гэтэл бид нар хууль эрх зүйн орчныг баталж өгöd явсан бол өнөөдөр магадгүй одоо хуулиа хэлцээ гэхээр яах вэ? Одоо тэгээд хуулиа өөрөө хойшлуулсан. Ягаад тэгэхээр тэнд өнөөдөр миний хуулинд анхаарал хандуулчих хэмжээний хүмүүс байхгүй байхгүй. Магадгүй буруу зүрх ойлголтоос болоод энэ чухал хууль унавал яах вэ? Одоо миний хуульч гэж юу ах вэ? Энэ зүгээр энэ нийгэм тулгамдаа даа энэ асуудлыг шийдэх гэсэн хууль маань санал хураалтаар унчвал хайрын бидтэй. Тэ? Тэгэхээр энэ за тэр бодит хагарал байгаа гэдгийг бол би хэлнэ. Би нэг олон ч өмнө ч олоодаа хэлсэн. Өнөөдөр хагарцаа яах юм. Тий, өнөөдөр эвлүүлж наачаад байгаа. За зүгээр ингээд үндсэн хэд хэдэн шилтгаан байгаа. Нэг шилтгаан нь бол одоо энэ зарчим алдсан. Зарчим алдсан. Энэ намын дарга ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг энэ зарчим. Яагаад гэвэл өнөөдөр тэр яг үндсэн хагарал мөн үү? Мөн байлгүй яах вэ? Өнөөдөр нь шүү дээ. Улс төрийн нам мөрийн хөтөлбөр боловсруулдаг. Бодлого гаргадаг. Тэрийг сонгуульд нэр оролцохдоо иргэдэд танилцуулдаг. Танилцуулаад ялт тоогоосон тохиолдолд засаглалаа бүрдүүлдэг. Засаглалаа бүрдүүлээд засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэж баталдаг тийм ээ. Нөгөө мөрийн хөтөлбөрөөр өөрчлөөд бид нэр одоо ингээд батлаад тэгээд намын дарга нь ерөнхий сайд болоод кабинетээ бүрдүүлээд ингээд нөгөө мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэл рүүгээ явдаг аахгүй. Гэтэл энэ зарчим алдагдсан нэг кейс. Энийг шалтгаан. Дараагийн нэг шалтгаан түүхэндээ анх удаа энэ 36 жилийн түүхэнд анх удаа өнөөдөр улсын хурлын сонгуулийн өмнөх жил ерөнхийлөгчөөр сонгуулах гэж байна. Дандаа нэг жилийн хойно болдог гэсэн биз. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуул буюу ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан тодорхой одоо энэ ерөнхийлөгчөд нэр дэвших боломжтой хүмүүсийн хоорондын өрсөлдөөн өнөөдөр парламентод нөлөөлж байна, улс төрийн намд нөлөөлж байна. Одоо бид нар энэ юм үннээрээ дээр аливаа асуудлыг бид нар одоо ингээд манай та нар ахаад ерөнхийлөгчийн сонгуул 4 жилээр дахин сонгогддог байя гэдэг хууль оруулж ирэх юм биш үү? За
үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг бол би төндөхгүй гэж харж байгаа. Магадгүй зүгээр тэр үндсэн хуулийн шүүх буюу үндсэн хуулийн цэцэн тэн дээр ямар байр суурь хадгалж орж иж байгаа мэдгүй. Тэгэхдээ миний одоо хувь хүний бодол шүү заяа. Аливаа албан тушаалын хугацаа гэдэг юм чинь бас нэг тодорхой шинжлэх ухаанаар тогтогдсон хугацаа байд юм байна гэдэг би харсан. 4 жил, 5 жил гэдэг бол ер нь олон улсад олон жилийн туршид судлагдаад шинжлэх ухаан тогтоосон хугацаа бол энэ. Гэтэ та нарт бас ингээ харамсамаар юм аа. Бүхэл бүтэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хилцэж байхад тэгвэл тэр 6 жилийг анханасаа харахгүй яасыг. Одоо нэг удаа ингээд хүнийг 6 жил томилж үзснийхаа дараа ер нь албан тушаалдыг хугацаа байдаг юм байна. Одоо ер нь 6 жил гэдэг чинь арай хэтэрхий юм байна. Хаан болох гэдэг шиг байна. Одоо болио гэх юм. Би тэр үед улс төрийн намын албан тушаалт байсан. Үндсэн хуулийн. Тэгээ та намд 2003 оноос хойш хүчин зүтгэж байгаа юм шиг. Үндсэн хуулийн одоо тэр нэмэлт өөрчлөлт оруулах ажлээс улс төрийн нам үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхгүй. Гэтэ танай нам сүүлийн 11 жил ирэх барьж байгаа. Улс төрийн нам биш үү те. Дотроо юм 3 субъектив байдаг. За нэг нь бол одоо энэ анх шат буюу намын гишүүдийн төлөв бүтц. Нөгөөх нь намын төв аппарат буюу одоо энэ цагаан байшин гэлж байна. Тэ? Удирдах зөвлөлт гүйцэтгэх байгууллага. Нөгөөх нь хууль тогтоох байгууллагт байгаа буюу улсын хурлын гишүүд, парламентын гишүүд гэлж байгаа. Энэ гурвын хоорондын үйл ажиллагааны уялдаа гэдэг зүйлийг бид нар өнгөрсөн хугацаанд их сайн хангаж ирж байна. Жишээлбэл эндээс хизээш бид нар улс төрийн нам дээрээсээ энэ бүлэг рүү үүрэг даалгавар өгч суудаг байдаг. Энэ чинь тусдаа хуулиар зохицуулах. Парламентын гишүүд бол өнцөглөр болгоцсон эрх үүрэгтэй. Улс төрийн нам өөрөө тусдаа байлт. За тэгэхээр танийхаар бол хагарлын хоёр үндсэн шалтгааныг хэллээ ш. Нэгдүгээрт бол одоо намын дарга ерөнхий сайд байх ёстой. Хоёрдугаарт одоо ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчд, санаархагчд ингээд бас хагарал үүсгээд байна. Намын даргын сонгуул. За тэгвэл нэгдүгээрт нь тэгвэл намын даргач ерөнхий сайд болчихлоо. Танхимаа бүрдүүлчихлээ. Танай хагараад гомдоод байгаа 30 талынхан 6 суудалтай болчихлоо. Одоо тэгээд эвлэрээгүй юу? Юунд гомдоод байгаа юм? Би одоо гомдоод байна гэж хэлээгүй. Нэг. Танд би хизээч гомдож байгааг сайн хэллээгүй. Хоёр дахь юм бол би өмнө өгсөн ярилцлага зүйлүүдийг та үзээрэй. Би хизээч сандал суудал албан тушаал ярьж байна. Асуудал дандаа юм аа. Өнөөдөр бид нар зарчим дээрээ л тохирё гэж байна. Нөгөө л зарчмаар баримтлаа. Хууль, дүрм, журам, зарчим олон жил мөрдөгдөд ирсэн энэ дээрээ л бид нар хэрэглээ бай. Гэдэг асуудлыг ярьсан. Тэрнээс бол одоо манайд тэдэн сайдын судал үг мөг тийм зүйлийг миний зүгээс л авах хэрэгтэй. Тэгээд одоо хон чон нийлсэн засаг боллоо гэдэг. Тэгтээ шүү дээ нэг талаас нь ингэж байна. Өнөөдөр улс төрийн нам өөрөө дотоодын сөрөг хүчинтэй байна гэдэг маш том институчлал шүү дээ. Бүгд нэг дугаар гар өргөөл тэндээс тавьсан даргын хэлсэн үгийг бүгд дагаж мөрдөөл. Танай нам чи тийм л гэдэг байсан шүү дээ. Энэ буруу байхгүй. Энэ өнөөдөр улс төрийн нам дотоод арчлалтай, дотроо үзлөдлөө чөлөөтэй илэрхийлдэг юм л байх хэрэгтэй байхгүй. Үндсэндээ дотроо бид нар чинь бас аливаа улс төрийн нам ер нь дотоодын сөрөг хүчинтэй байна гэдэг бол ер нь зөв шүү дээ. Тодорхой төвшөнд. Дээр нь өнөөдөр үндсэн зарчим байна те. Олонхын шийдвэрээ дагаж цөөхтэй хүндэлтэй хандна гэдэг. Тэгэхээр энэ зарчмыг бид нар үндсэн үйл ажиллагааныхаа чиглэл болгож хэдий бид нар дотроо одоо би жишээлбэл өнөөдөр улс төрийн намд тэр энэ парламент тэр өнөөдөр зарчим алдагдаад байгаа болохгүй байгаа зүйлийг би хинээс ч айж юмэхгүй хэлждэг. Хэлснээрээ би буруудах тохиолдол над зөндөө байдаг. Тэгтээ өнөөдөр асуудал зүйл дээрээ гараад ирэхээр бид нар үндсэн олонх юу гэж хэлсэн байна тэр шийдвэрээ дагаал бид нар асуудалтай явждаг. Энэ бол эрүүл үзэгдэл. Хитрхи томруулаад төрийн зовлон болгоод тэрэн цаашаага нийгэмд нөлөөлөх хэмжээнд ажиллахгүй л гэдэг. Та сая ярилцлагатаа 30 талынхан гэд зөвшөөрчлөө шүү дээ. Сүүлийн үед ер нь 30 талынхан 38-ын гэд ер нь олон нийт ч гэсэн бараг мэддэг болж байна л да. Гэхдээ танайхан энэ хагарлын үеэр 30 талынхны гишүүд бас цөөрж ах шиг байна. Урваад байгаа ах шиг байна. Дарамтлаад цөөрөд байна уу? Яагаад бас урваад байна? Таныг ер нь одоо 2003 оноос хойш таны намтрыг харахад Монгол Ардын намд хүчин зүтгэсэн байлээ. Тэгээ Монгол Ардын намд бас олон жил ажилласан учраас ер нь намын бодлоготой холбоотой асуултууд асуугаад байгаа шүү. Намын бодлоготой холбоотой. За яг нь ерөн зүгээр
30-38 гэсэн тоо бол олон нийтэд зураг хөргөтөөгөө бодтой явсан юм аа. Энийг бид нар бол бий ч нуугаагүй. Энэ намын өнөөдөр парламентд байгаа Монгол Ардын намын гишүүд тодорхой төвчний одоо юм дотооддоо юм гуайгдал үүссэн өмнө гэдгийг бол би бодтой байдлаар өмнө олон хэвлэлт яриа өгсөн. Тэгтээ өнөөдөр бид нэг нам. Нэг улс төрийн нам. Бидэнд өнөөдөр хинч байсан гэсэн намаа хохирооч. Хинч байсан гэсэн одоо өнөөдөр энэ ийм нэгдлийг илүү алдагдуулъя гэдэг бодол санаа байхгүй. Бид нар бүгд дотооддоо нэг ийм нэгдлээ зөв талаас нь хангаад асуудалтай нэг цаашдаа ингээд нэг урагшаа нэг бодтой хараад явахсан гэсэн бодолтой л улсын хурлын гишүүд байна. Тэрнээс энэ дотор ингээд аль болох эвлэрүүлэхгүй шүү, аль болох ингээд талцлуугадлыг улам нэмэгдүүлэх шиг гэсэн ийм бодолтой нэгэн ч гишүүн байхгүй гэдэг. Дээр нь өнөөдөр би судлаач хүн одоо сая өнгөрсөн сар би улс төр судлаар PhD доктор зэрэг хамгааллаа. Харин доктор юм лээ. Өнөөдөр энэ посткоммунист гэж одоо социалист буюу коммунист тогтолцооноос ардсан дэглэмжлэлсэн улсууд тийм одоо харьцуулсан судалгааг би хийдэг. Бүр суурьаар наваад үзэхэд өнөөдөр улс төрийн нам 1990 оноос хойш арчлалт шилжих цаг үеэс эхлээд энэ нам хизээнээс эхэлж яаж өөрчлөгдсөн гэдэг. Одоо жишээлбэл ингээд 92 оны сонгуулиар бүрдсэн парламентаас ахуулаад 92 оны нэг сонгуулиар бүрдсэн парламентод нэг бизнесийн төлөөлөл нэг 5% хүрэхгүй байсан. Сая 2020 оны сонгуулиар бүрдсэн 76 дээр би судалгаа хийсэн шүү. Тэгээд 90% бизнесийн төлөөлөл гэж парламентод орж ирсэн гişүүдийн. Гэтэл энэ зохистой хэмжээ юу гэхээр 25-аас төрж болдог. 90% бизнес эрхлэгчд байна гэдэг. Тийм. 20 оны сонгуулиар угаасаа мөнгөтэй л гişүүн болдог юм шүү. Тэгэхээр энд нөгөө алдагдал юунаас эхэлсэн бэ гэдэг үзэхээр өмч хөвчлөл гэдэг зүйлээс эхэлсэн байдаг. Одоо та бүхэн адилхан л нэг жирийн Монгол улсын иргэд байсан. Гэтэл танд улсын одоо өмч байсан өмнө одоо үйлдвэрийг ингэ таамжлаад авсан. Үн төлбөрөг өмчлөөд авсан. Танд давуу эрх үүсээд тэргүүрээ ингээд илүү нөгөө бизнес нь ингээд яваад сүүлдээ нөгөөх нь улс төрийн байгууллага руу нөлөөлдөг, улс төрийн нам руу нөлөөлдөг. Ийм жол руу орж. Тэгээд улс төрийн намыг доороос хөвчлөх, дээрээс колончлох гэж үг байдаг. Бизнесийн бүрэлдэхүүн. Тэрний яадаг вэхээр улс төрийн намд хуурамч гişүүд авснаар эсвэл тэрнийхээ дэмжлэгийг авч өөрөө улс төрийн намдаа улс төрийн албанд шалгах шин. За тэгээд эндээсээ дээшээ дэвшээд улс төрийн сонгуульд ороод нөгөө хуурамч гişүүдийн дэмжлэгээр парламентд сонгогдоод улсын хурлын гишүүн болчихно. Ивэгч, ивэглүүлэгч худалдаж авсан гişүүд юм. Мөнгөөр орцсон. Улс төрийн намч одоо гişүүн хэсэг нээлттэй байгаа шүү дээ. Өнөөдөр хин ч гэсэн очиод аль ч улс төрийн намд хэлсэн гэсэн хэлж болж байгаа шүү дээ. Тийм биз? Энэ зүйлээр олгох зэрэг нь. Гэтэл тэр ийм зүйлүүд яваад энэ цаашлаад ингээд өөрийгөө дэмжүүлэх гişүүдийг тэр намд байршуулад тэгээд тэргүүрээ дэмжүүлж яваад өөрөө төрийн эрх мэдлийг аваад авсан хойноо буцаагаад нөгөө өөрийгөө дэмжиж исэн гişүүдээ төрийн албанд байршуулад төрийн албад нөгөө одоо данхар боллоо. Төрийн албаны чадамж суларч ийн өдөргээд юм олон зүйлүүд яриад байгаа шүү дээ шүмжлүүд бодтой. Эний чинь үүсэл гарлаас нь эхэлж би судалж байгаа байхгүй. Яагаад ингэж вэ? За нөгөө талаас нь та бид нар хэллээ те. Доороос хөвчлөх гэж энэ хэлж байгаа. Дээрээс колончлох гэдэг бол нөгөө намын удирдлагуудыг худалдаж авах хэлж байгаа. Удирдлагуудыг худалдаж авах буюу том хандивлагч буюу улс төрийн намд их хэмжээний хандив өгдөг. Бизнесийнхэн. Ер нь танай намыг хэдхэн одоо улс төрийн бизнесийн томоохон одоо бараг 2-3 томоохон компаниуд, группүүд худалдаад авсан байт юм шүү. Тий одоо би онлайн талаас нь л тань тайлбарлаад хэлээд байгаа шүү. Ер нь бол заяа улс төрийн нам дотроо хэдий ангилаад үзэх. Сүүлийн үед 1990 оноос хойш ялангуяа бүр 2000-ад оноос хойш илүү идэвхжиж байгаа нэг зүйл бол бизнес нам гэж улс төрийн нам бий болж байгаа байхгүй. Бизнес нам. Тэгээ энийг өөрөө хэмжигдэхүүнээр нь хэмжээд үзэхээр ялтчгүй манай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд тодорхой төвшөнд бизнес нам болцсон байгаа байхгүй. Тэгээ нөгөө том хандивлагчдаас бид нар яаж намаа ангид болох вэ гэдэг чинь жигэр намаа хамгаалах байхгүй. Намынхаа үзлээр нь дэлхийд. Гишүүдийнхаа оролцоог илүү нэмэгдүүлж үнэнч гишүүдийнхаа шүү. Яг жинхэнэ үзэл баримтлал. Гишүүд чи тэгээд том групп компаниудаас хандив аваад шүү дээ. Хандив авч гишүүн болов. Биш улсын хурлын гишүүн биш. Би намын гишүүдийг ярьж байна. Жирийн намын гишүүд. Хөлөө эргэлтэхгүйдэг энэ намын төлөө зүтгэдэг олон мянган гишүүд байт юм аа. Би мэднэ. Би эднэртэйгээ байнга уулзаж загнуулах үедээ загнуулаад
магтуулах үедээ магтуулаад, зэмлүүлэх үедээ зэмлүүлээд олон жил би энэ улс төрийн нам би өөрөө ажилласан учраас би энэ Ахмад гишүүдийн дунд, Ахмад улс төрийн зүтгэлтнүүдийн дунд би өөрөө өссөн учраас энэ зүйлүүдийг бас сайн мэднэ. Түрүүний нөгөө гол асуулт одоо тэгээд хагарал үргэлжлэхгүй үсттэй эвлэрсэн үү гэдэг дээр ер нь итгэл муутай авах шиг байна тийм ээ. Эвлэрнэ гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгээс шүү дээ. Нөгөө дүр эсгсэн юм нэгдэл байх юм уу гэдэг асуудлыг ярих гэдэг шүү дээ би. Ер нь ерөнхийлөгчийн сонгуул ойрцсон учраас та нар нэг эвлэрсэн болж харагдахгүй болохгүй. Болохгүй. Гэхдээ би дүр эсгсэн юм нэгдлийг хүлээмжшэргүй. Би энийхээ өнгөрсөн хугацаанд бид нар баахан зүйл ярьлаа шүү дээ. Тэгж чих найдаар мөнгө идлээ. Тэгж нүүр сулгааллаа. Тэнд хүн алааш даачлаа. Иргэдэд ингээд нэг юм баг мэдэл өгсөн биз дээ. Одоо энийг нотлъё л да. Би нотлохуургүй л гэдэг байгаа шүү дээ. Альва асуудлаа бид нар ярьсан юм нотолдог байя. Нотолчиж дараа нь хэдүүлээ дараа дараагийн асуудал ярив. Үнэхээр тэр нүүрсний одоо би нүүрсний улгаачтай төлөөлж шүү дээ. Тэгээ над нүүрс байгааг нотлоход байгаа нүүрсний улгаа байгаа эсхийг нотол. Тэр амар баясгалан дараагаар холбогдож нүүрсний улгааж болсон юм. Одоо мэдхгүй 30 70 гэдэг яриад байгаа ч одоо тэр чигээрээ нүүрсний улгааж шүү дээ. Бүгдийг эх орноос нөгөөнө гэдсэн мэт дээ. Дээр нь өнөөдөр энэ хүн алааш татсан байна гэдсэн. Тэрийг нотлох хэрэгтэй. Тий. Нотлох хэрэгтэй. Бүгдийг нотлох. Тэрнээс энэ иргэдийн бид нар ингэж үнэн бодол мэддэхгүй мэдээлэлээр хангачаад буцаагаад ингээд ийм эвлэрлээ гэдэг юм аа одоо энэ зүйлүүдийг хаах уу? Болохгүй үстэй. За. Яг үүнтэй холбоотойгоор та 2020 оноос хойш 5 жилийн хугацаанд Монгол Ардын намын хяналтын хорвоорыг дараагаар ажилласан. 25 оны 9-р сард намын гишүүдээ гүтгсээ яг ингээ хулгайч хүн алж таасан гэж гүтгсээ ингээд Б2 сайдыг хөөх шийдвэрийг таны удирдах байсан хяналтын хороо гаргасан. Гэтэл энэ сайд чи одоо ингээд хууль зүйн сайд хийлээ. Сая засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд боллоо шүү дээ. Тэр таны шийдвэр чи хүчингүй байд юм уу? Танай намын хяналтын хорооны шийдвэр. Би тухайн үед хяналтын байгууллага удирдах байхдаа бол өнөөдөр энэ намын нэр хүндэд нөлөөлөх үс үйлдэл واخгүй юу? Хүн алааш татсан байна гэдэг гүтгэлэгч нь өөрөө. Энэ гүтгэлэг дээр нь ер нь хэд хэдэн удаагийн одоо гомдлуудыг би ярьж болно. Жишээлбэл сангийн сайд жавхлан. Сангийн сайд ажиллаж байсан Хөрлөбаатар. Эдгээр улсуудыг ингээд он цаг хугацаанд тэгсэн байна гэдэг асуудлуудыг ярьдаг байсан, гүтгдэг байсан. Тэгээд тэр бүгдийг өнөөдөр хурааж гэдэг шиг л одоо олон мэдээллийг авч иж манай хяналтын байгууллага тухайд бийж ганцаараа биш тэр чинь хамтын шийдвэр гарч байгаа шүү дээ. Хамтын шийдвэрээр улс төрийн намын гишүүнээс бол одоо гарсан тооцох гэж хөөх биш. Гарсан тооцох одоо юм шийдвэр гаргасан. Тэгээд ерөнхий сайд бол өнцгөлөөр болох зүгээр хэрэгтэй. Кабинет өөрөө бүрдүүлдэг. Өнөөдөр парламент нэгч ерөнхий сайд төлөвлөдөг, нэгч сайд жирэлдэггүй шүү дээ. Ерөнхий сайд өөрөө томилоод тэрийг парламент хэлцүүлдэг. Буцаагаад ерөнхий сайд нь өөрөө сайдаа чөлөөлдөг тийм ээ. Тэгэхээр үндсэн хуулиар олгоцсон эрх ингээд ярихаар хоёлаа дэнсэн дээр тавихаар намын дүрм хүчтэй байх уу, үндсэн хууль хүчтэй байх уу гэдэг асуудал ярьж эхэлж байна. Тэгэхээр их хоёр сайд одоо намын гишүүнчлэлтэй юм уу? Бага зэрэгцэн. Тэр чинь би нөгөө тухайн шийдвэр гарсны дараа тэгээд одоо манай намын их хурл оролцсон. Их хурл оролцсон гэдэг бол тухайн өнгөрсөн 4 жилийн амжилт ололт алдаа дутдаг бүх юм яриад дараагийн 4 жилдийн ажлаа тодорхойлоод тардаг их хурлууд гэхгүй намын гишүүдээс хүрсэн. Тэндээс бүрдэхээр нөгөө дахиад намын дарааг одоо ерөнхий нарийн бичгийн даргатай увилрах юм уу эсвэл шинээр сонгох юм уу гэдэг бүх одоо компьютероор апдейт хийгээд тэгээ хяналтын байгууллага бол үлээлж өгсөн. Шинэ дарга аваад бол хамгийн ихний гаргасан шийдвэр нь бол инквиринг гишүүнчлэг сэргээсэн. Тэгээ одоо тэр чинь хуулиар дөрмөр болгоцсон эрх нь тэнд байгаа учраас тэр улсууд шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Би тэрэнд бол орцсон. Улсын хурлын дарга асан амар баясгалан гишүүн, Булган туяа гишүүн хоёр одоо Монгол Ардын намын гишүүн муу юм уу? Мөн. Албан ёсны шийдвэр гаргаагүй. Учир нь сайд хөөсөн шүү дээ. Намын дарагт намын гишүүнчлээс одоо хасах шийдвэр ирэх байхгүй. Намын дарагт байдаг юм уу? Зөвхөн хяналтын байгууллага. Зүгээр одоо тэгээд ирэх байхгүйгаа мдээгүй мүү? Өөрийнхөө одоо эрх мэдлийг тэгэж зөвөр ийм байхгүй. Үгээрээ дөвүүлэх чинь гэсэн. Тэгээ намын хяналтын байгууллага хараавч ажиллах хэрэгтэй байдаг. Би тэн дээр нэг зүйл дээр бас гайхсан. Яасан гэхээр яг намын дарагт бол тэр одоо нөгөө тухайд хэлсэн бүрэн үг нь юу гэхээр дөрвөн хүнийг одоо намаас хасах одоо ийм саналыг хяналтын байгууллага төрүүлнэ гэж өөрөө хэлсэн. Намын дарагт бол одоо яг нөгөө намын гишүүн гэдэг агуулгаараа хяналтын байгууллагад өрөөл хомдлол гаргаж болно. Чиглэл хүчлэхгүй. Хяналтын байгууллага бол хараа тусаар байх хэрэгтэй. Яг тэгэхээр өнөөдөр манай намын их хурлаас
хяналтын байгууллага, намын дарга, намын баг гурал гэсэн 3 байгууллага намын хурлаасаа сонгогддог байхгүй. Эрхэмтэй адилхан. Тэгэхээр нэлээд өндөр эрх мэдэлтэй хараат бус ажилдаг гэж ярьдаг хяналтын хороо. Гэхдээ одоо ингээ гаргасан шийдвэр нь хүчтэй хэрэгждэг эсэх нь бас ингээд энэ хоёр сайдын жишээнээс харахаар эргэлзээтэй. Та 5 жилийн хугацаанд намын хяналтын хорооны дараагаар ажиллаж байхдаа яг энэ авилга нүүрсний хулгайд холбогдсон ийм мэд гişүүдээс хариуцлага хүлээж байсан уу? Хүлээж байсан уу? Хэдэн хүний хөөж? Хамгийн наад за би тоогийн сайн мэдэхгүй байна. Миний намаас хөөсөн хүмүүсийн хөөхийнхөө гарсан тооцсон шийдвэрийг одоо миний ахаж байсан хяналтын байгууллагын үед за ямар ч байсан олонний анхаарал татхууц хэмжээнд бол нэг 10 хүн бол байдаг баг. Хэн байдаг вүлээ? Одоо жишээлбэл ам дотроос хэрэглэсэн шүү дээ. Буцаал гişүнчлээс хэрэгжсэн. Одоо шүүлц хэрэгсэн шүү дээ. Би бууснаас одоо жишээлбэл манай Салтан гэдэг улсын хурлын гишүүн байсан. Хаян гэрва, Ундармаа өөрхийн юм билээ одоо Дан Бочир улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан гэдэг. За тэртээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаад ял аваа явц усуд бол автоматар шууд нас. Гарна. Анд дозор гишүүний гишүүнчлэлийг гишүүн асан анд дозрын гишүүнчлэлийг сэргээх нь танаас хойш юм уу те? Хойш төтгөлзүүлсэн юм би. Тэгээд дараагийн хяналтын дарга одоо сэргээсэн юм уу би мэдэхгүй байна. Сэргээсэн гэж сонссон. Миний өмнөх зочин хэлжсэн. Тэгэхээр одоо татвар хандив мөнгө аваад сэргээждэг. Нүдээр хараагүй зүйлээ би одоо тийм бах гэж хэлж чадахгүй. Та нар өөрсдөө энэ дарангуулын шатыг угсарсан юм биш үү? Яаж угсарсан бах вэ? Гэтэл өнөөдөр яг бодит байдал дээр хагас парламентын хагас ерөнхийлөгч засаглалт авсан. Ерөнхийлөгч бүр албан ёсоор олон нийтэд би одоо үргэлжлүүлэн сонгогдохгүй. Ийм сонирхол алгаа гэдгийг илэрхийлсэн. Тэгээд юунаас тийм зүйлийг мэдрээд байгаа юм? Ягаад тэгэхээр уулзахаар хэлээд байгаа юм чи өөрсдөө. Тэгсэр нэ чуулганы танхимд хэлж чаддгүй юм. Тэгээд олон нийтийн өмнө гараад юм уу хэд мэдээлэл өмнө болохоор хэлдэг. Бүр ингээд санал өгөхдөө итгэл үнэмшлэхөө санал өгдөг. За дэмжгээс. Яаж чагсаалтаад багтаж гişүүн болов? Чагсаалтынхан гэхээр нэг нүдэнд орсон хогшил харагдаад ах шиг байлээ. Тойрогоо сонгогдсон гişүүдэд. Одоо 28 оны сонгуульд танд тойрог болтох уу? Та аль тойрогоос дэвших вэ? Би яг одоо нэг дараагийн сонгуулийг харж өнөөдөр ажиллаагүй. Та өнөөдөр үлээ өчигдөр сошиал дээр бас ярьсан байсан. Дарангуулын шат угсрагдчихлаа гэд. Тэгээ танай нам 11 жил ирэх барьж байгаа. Та одоо жишээ нь энэ намд олон жил бараг 20 гаруй жил ажилласан байна. Та нар өөрсдөө энэ дарангуулын шатыг угсарсан юм биш үү? Яаж угсарсан бах вэ? Гэнт энэ ч тэгээ би болцсон зүйл юм уу? Би бол одоо хувийнхаа хувьд хэлэхэд улс төрийн намд ч ажиллаж байх цаг үедээ улсын хурлын гишүүнээ сонгогдсон цаг үеэс хойш хин нэгэн үнийг дарамтлж үзээгүй. Хин нэгэн үнд би бодлоо тулгаж үзээгүй. Эцэгээс олгосон надад бас тийм хүмүүжил байна. Зүгээр яг өнөөдөр ингээд Монгол улс үндсэн хуулиараа парламентын засаглалт авсан байхгүй. Гэтэл өнөөдөр яг бодит байдал дээр хагас парламентын хагас ерөнхийлөгчийн засаглалт авсан. Энэ ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч шүү. Хэн байхаас үл хамаарч. Та өстө зөрөгтэй ирж шүү. Яагаад гэвэл шүү дээ. Өнөөдөр хагас ерөнхийлөгчийн засаглалтаа болчлоо өдр гэд тань дарамт ирэхгүй үз. Гэхдээ одоо эрүүл ирнэ дэжтэй одоо тэгэл яах. Тэгээд бодит байдлаа ярьж энэ улсын орны хөгжлийг ярихгүй бол бид нар айж имэж яваад өр хөхтэй охироод яах вэ? Улсын орны охироод яах вэ? Би хууль эрх зүйрч ярих гэдэг шүү дээ. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч бүх ард түмнээсээ сонгогддог. Сонгогдохдоо мөрийн хөтөлбөр боловсруулж төвшүүлдэг. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд заавал төсөв хэрэгтэй үстэй. Тэгтэл төсөв өнөөдөр ерөнхийлөгчд байгаа юу? Байхгүй. Парламент засаглалт. Засгийн газар өнөөдөр төсөв Монгол улсын төсвийг захин засуулж байгаа шүү дээ. Их хурлын баталж өгөөд тэгэхээр нөгөө ерөнхийлөгч сонгогдоод гарсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэх засаглалтаа шууд холбоотой ажиллах шаардлага үүсэж байгааз энээс ахуулаад ингээд би яагаад тагс ерөнхийлөгчийн засаглалтаа гэдэг байгаа. Гэтэл гүйцэтгэх засаглалт өнөөдөр хяналт тавьдаг байгууллага нь хэм блэ? Парламент үстэй. Үндсэн хуулиараа бид өнөөдөр парламентын засаглалтаа гэж тавьсан мөн. Тэгвэл үндсэн хуулийн заалт чи хэрэгжиж гин үү гэдэг асуудлыг би яриад байна. Тэгвэл одоо ингээд би өчтөр хэвлэлд яриа өгтөө биелс өнөөдөр ч хэлсэн. Тэр юу вэ гэхээр өнөөдөр энэ парламентыг муу мухаа харагдуулах
зохион байгуулалттай ажил өрнөж байна. Сүүлийн үед илт бүр анзаарагдаж эхэллээ. Энэ гишүүдийн нэр хүнд мөнд тэр нь байхгүй болсон байлаа шүү дээ. Энэ парламент муу мухай харагдахын энд эсрэг талд нь дарангуулын систем боожж идэв шүү. Энэ парламент өнөөдөр мууч байж болно, сайн ч байж болно. Тэгтээ ард түмний мандат өртлөөд орж ирсэн төлөөлөл шүү гэдэг зүйл. Ард түмний мандат гэдэг бол тухайн хүнд ямар их хариуцлага үүрүүлж идгийг өнгөрсөн ерөнхий сайдын жишээг би хэлж болно шүү дээ. Одоо танай талынхан гэх юм уу те тань шиг ийм үзэл баримталтай хүмүүс ерөнхийлөгчийн дарангуулалд тогтлоо, ерөнхийлөгчийн засаглалтай боллоо, хаанд засаглалтай болох гээд байна гэл ийм яриа их түгээгээд байна л да. Гэтэл нөгөө талд нь ерөнхийлөгч бүр албан ёсоор олон нийтэд би одоо үргэлжлүүлэн сонгогдохгүй ийм сонирхол алгаа гэдгийг илэрхийлсэн. Тэгээд юунаас тийм зүйлийг мэдрээд байгаа юм? Одоо жишээ баримтаар хэлбэл олон нийтийн өмнө гарч ирээд амлалт өгч байгаа сайн хэрэг. Тэгтээ өнөөдөр ингээд бодиттой ингээд одоо жишээлбэл би Булган туяагийн кейсийг л ярил л да. Булган туяа ямар одоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авах вэ? Эрүүг үеийн 18 л 19. Тэгээ бид нэрийн бүр ингээд зүйл заалтаар нь тайлбартай нь олж уншлаа. Тухайн үед парламент бол гүйцэтгэх засаглал хариуцлага татсан байдаг. Гэтэл яхаараа одоо өнөөдөр төрийн эрх мэдэл хаана вэ гэхээр парламент гэдэг. Тэгтэл Булган туяа өнөөдөр амар хязгаарлан унгаад оронд нь их хурлын дарга болохгүйг байхгүй. За Булган туяа гишүүний кейс айгу хэцүү байгаа юм аа. Наа чи их маргаантай. Та бол одоо тэр нэг танай талын гэх юм уу те гишүүнийг өмөрнө штэ. Нөгөө талын тэр хаан болох гэдэг ерөнхийлөгчийн засаглалд тогтчлоо, дарангуйл тогтоогоод байна гэдэг хүмүүс яг ямар одоо баримттайгаар тийм кейс хэлээч. Энэ дарангуйл нь тогтоод байгаа. За өнөөдөр одоо манай улсын хурлын гишүүд дотор анх ерөнхий сайдыг огцруулахаас ахуулаад тэр цагаас хойш өнөөдөр парламентд болж байгаа өнөөдөр манай улсын хурлын гишүүд яг үүндээ дуурч чадахгүй л болохоос хуваараа уулзаад ярихад бүгд л ярьж шээ. Өөрийнхөө ихтгэл хөрөмшил үзэл санаан дээр шийдвэр гаргаж чадахгүй байна гэдгийг. Байнгын ингэж дарангуулаастай ингэж хий. Би өнөөдөр хэлсэн ярилцлагыг та үзсэн бол би энэ улсын хурлын гишүүд чинь энэ бодитоор дарангуулалд өртсөн юм шүү. Энэ улсын хурлын гишүүдийн дунд дарангуулын тест явуулж үзмээр санагчлаа гэж хэлсэн. Ягаад тэгэхээр уулзахаар хилээд байгаа юм чи өөрсдөө. Тэгсэр нэ чуулганы танхимд хэлж чаддаггүй юм даа. Тэгээд олон нийтийн өмнө гараад юм уу хэл мэдээлэл өмнө болохоор хэлдэг. Бүр ингээд санал өгөхдөө ихтгэл өмчлөхөө санал өгдөг болсон юм шиг. За дэмчгээс. Тэгээ ингэж арт түмний төлөөлөх хэрэг байгаа юм бол. Энд чинь чөлөөт мандат өөртөлж орж ирсэн улсын хурлын тэр гишүүд юугаар барьцаалагдав? Ганцхан хууль захирагдах хэрэгтэй байхгүй. Тэр айдас байгаад шүү дээ. Одоо мэдгүй одоо тэгээд энэ хуулийн хэлтийн байгууллагад одоо улс төрийн нөлөөлөл орж янз бүрийн хэрэг төвөөсгөж холбогдох одоо тэгэл тухайн албан тушаалт нэгч гэлтэхгүйгээр одоо тэгэл арга гэрлөө хүртэл ордог юм шиг байлаа шүү дээ. Одоо олгооны амнаас сонсч. Одоо манай улсын хурлын гишүүдийн өмнө эрхэлж ийсэн бизнес рүү рүү ороод татварын шалгалт ороод зоогол эхэлсэн бодит кейс зөндөө л байна. Өөртөө энийг ярих бах. За яг одоо хэлцэж байгаа маргааш бараг бүр санал хураалтны явагдахаар юм тулгуу яригадаад байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах хууль дээр за таны хувьд жигсаалтын гишүүн болохоор эсэргүүцэж байгаа бах. Тэгээ энэ хуулийг яг одоо үгэнд орж коноп дарахгүй бол эргүүлэн татах хууль болох гээд байна гэдэг. Ер нь тэгээд та нарыг тэгээд үгэнд орохгүй бол эргүүлэн татах шүү гэсэн дарамт байт юм уу? Энэ хуулийг заавал дэмжих гэсэн дарамт бодитоор байт юм уу? За одоогоор намайг бол энэ хуулийг дэмжих гэсэн дарамт бол над тэр нь дарамт ирж байгаагүй шүү. Зөвхөн дарамт иржсэн гишүүдийг л сонссон юм уу те? Би хүмүүсийн одоо ярианаас ингэж тэгж гэдэг зүйлийг бол одоо эрх хүчтэй асуудал ярихгүй. Зүгээр наад хуулийн чинь талаар ярих юм бол их өргөн өрөөтэй ярих асуудал үүсэж байгаа юм. Та сая их буруу ярьлаа. Та жигсаалтын гишүүн учраас дэмжихгүй байх гэж. Би энийг бол өөр талаас нь харж байгаа. Хууль зүйн талаас нь харж байгаа. Суур үзэл санаанаас нь эхэлж харсан. Би байнгын орны хурал дээр бол хэлцэсгийн дэмжсэн. Яагаад гэвэл шүү дээ. Яагаад дэмжсэн бэ гэвэл өнөөдөр ганцхан парламент ч гэлтэхгүй бүх төвшөнд нийгэмд ёс зүйн хүлээлт үүссэн байхгүй. Манай өнөөдөр нийгмийн ёс суртахууны дараалал бол их доош орсон шүү дээ. Маш доор орсон. Тэгээ би эхлээд ёс суртахуун ёс зүйн хоёроор ялгая. Өнөөдөр ёс зүй бол хэм хэмжээ. Өнөөдөр та сэтгүүлч ёс зүй. Би улс төрч мэдээллийн ёс зүйн кодыг баримталж ажилладаг. Яг хуульчин ёс зүй, эмнэлгийн байгууллагын ажилтны ёс зүй, багш нарын ёс зүй.
тустай биз. Ёс суртахуун бол яах вэ? Та бүхэн нэг адилхан л эцэг ихээс төрж гэрт хүмүүцсэн хүмүүс цэцэрлэгээр сургуулаар тий. Хувь хүний төлөвшлөх. Одоо би жишээл бол Наара гишүүн дээр дүгнэлт хийж байгаа. Наарагийн гаргаад байгаа үйлдэл бол энэ ёс суртахууны асуудал. Энэ ёс зүйн хэмжээгч өрчөөгүй. Гэтэл өнөөдөр ингээд энийг үзэхээр би яагаад тэмцэхээр за төрийн байгуулалтын байнгын ороод мэргэжлийн байнгын ороо. Тэгвэл төрийн байгуулалтын байнгын ороо тухайн үед хуралцуулсан 10 хэдэн гишүүн л байгаа. Би 10 хэдэн гишүүн өнөөдөр энд асуудлыг бодиттой харж чадахгүй гэж үзсэн. Тийм учраас нэгэн чуулганд оруулах гэж бодож байгаа. Тэгээ нэгэн чуулганд оруулах гэдгээр хэлцгээд байсан. Дараагийн нэг асуудал юу гэхээр би үнэхээр энэ нийгэмд хүлээлт үүсэж байгаа энэ ёс зүйн асуудал, энэ сахилга хариуцлагыг сайжруулах асуудлыг бол би ч хүсэж байна. Өнөөдөр хуралдаа суудгүй хүнд хариуцлага тооцдог баймаар байна. Би Алтмаагийн Батулга гишүүнд хариуцлага тооцож ирсэн юм шүү дээ. Ямар хариуцлага тооцож? 6 сар цалингийн 20% сайжтэй. Ёс зүйн байнгын орооны дарга багтай. Байнгын орооны дарга багтай. Өнөөдөр огт хуралдаа суудгүй юм уу? Хариуцлага тооцсон. Өнөөдөр санал хураалтанд оролцдоггүй хуруугаа уншуулчаад гараа явцдаг хүмүүст хариуцлага тооцмоор байна. Нөгөө талаас нь үзэхэд ёс зүйг ер нь ноцтой зөрчил гэж яг юу гэлээд байгаа гэдэг асуудал. Ёс зүйн зөрчлөөсөө юугаар ялгаатай? Ноцтой гэхээр ёс зүйг ингээд өнөөдөр ингээд хуульчлаад хариуцлагын өндөр түвшинд тавиацыг хідуулсан байдаг гэдэг асуудал. Хамгийн гол миний зүйл юу гэхээр манай үндсэн хууль дээр өнөөдөр улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах гэж нэг үг байна. Тэгээ би хууль зүйн үндслээ эгүүлэн татах гэдэг үг чинь бол эрх нь ганцхан сонгогчдод байдаг юм шүү. Өнөөдөр парламентын гишүүн, парламентын гишүүнийг эгүүлэн татах хэрэггүй. Үндсэн хуулийн шүүх эгүүлэн татах хэрэггүй. Сонгуулийн ерөнхий орон тэгээд эгүүлэн татчихсан кейс байт юм уу? Одоо ган тулга гишүүн дээр татчихлаа. Өөрөө жилэлэгдсэн өргөдлөөгөө. Өөрөө өргөдлөө. Тийм номтой өргөдлөөгөө явуулсан. Тэгэхээр харин тийм ингээд ёс зүйн асуудлыг хэмжиж хариуцлага тооцож исэн кейс байхгүй болохоор энийг шаардаад байгаа юм шүү. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль бол өнөөдөр улсын их хурлын гишүүн гэмтрэг үлдэж, гэмтрэгт холбогдох юм бол прокурор санал оруулж ирээд эрхийн зүтгэлзүүлдэг нэг залттай. Гэмтрэг үлдэж байгаа газар дээрээ баригдах юм бол бас нэг асуудал байна. Газар дээрээ баригдах гэмтрэг хийхгүй шүү дээ. Үйлдэл дээрээ хэдүүлэх. Хуулийг хулгай хэлж байгаа шүү. Хуулийн хэлхийг яриад шүү дээ. Нөгөөх нь болохоор гэмтрэгт холбогдсон шүүхэр эцэслэн тогтоогдсон тохиолдолд. Улсын их хурлын гишүүнээс нь гэж. Энэ талд нь юу гэхээр үндсэн хууль зөрчсөн тогтоогдох юм бол улсын их хурлын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно гэж байгаа. Эгүүлэн татах үндэслэл болно гэдэг асуудал байна. Тэгэхээр би хилээд байгаа санаа нь юу гэхээр өнөөдөр энэ эгүүлэн татах гэдэг үгээ бид нэр чөлөөлөх юм уу хөөх гэдэг үгээр сольжиж парламент хэрэг хэрэгжүүлэхтэй болно шүү. Яг энэ хуулийн дээр үү? Тий. Эгүүлэн одоо ёс зүйн дэд тороо гэдэг одоо нэг манай хэрлэн гишүүн ахалж байгаа шүү дээ. Ёс зүйн дэд тороо жишээлбэл 8 илүү 9 гишүүнтэй. Энэ 9 гишүүн жишээлбэл улсын хурлын гишүүний асуудал ярих гэдэг шүү дээ. Эрхийн асуудал. За дээр нь хамгийн том миний эсэргүүцэж байгаа зүйл. Гэхдээ ярьдаг байсан юм уу? Та бүр ёс зүйн дэгийн байнгын орооны даргаар ажилласан шүү дээ нэг жил гараг явцад. Тэг ингээд гишүүдийн ёс зүйн дээр ямар хариуцлага тооцдог? Нэг цалингийн 20% гэдэг ёс зүй гэдэг зүйл нь шүү дээ. Одоо жишээлбэл дэлхий дээр ёс зүй гэдэг зүйлийг бид нар ярих юм бол 4000 ёс зүй байна. Ёс зүйн код. 4000 ёс зүйн код. Эндээс алийг нь гэх үү? Дээр нь өнөөдөр байна шүү дээ. Ёс зүй гэдэг бол мөнгө ус зүйлээд байгаа. Харьцангуй ойлголт гэдэг. Харьцангуй ойлголт. Олон улсын кейсээр үзэхээр өнөөдөр ёс зүйд ийм улсын хурлаас нь эгүүлэн татах хэмжээний хариуцлага тооцдог. За магадгүй одоо тийм авторитар дэглэмтэй асуудал байна. Ардсан дэглэмтэй асуудал байхгүй. Сахилгын хариуцлага байна. Би бол хэлж байгаа сахилгын хариуцлага чангаруулъя л гэдэг байгаа шүү дээ. Та дөрөв жилчих шиг болоо жагсаалтын гишүүн учраас эсэргүүцээд үгүй л дээ тэрэндээ биш зүгээр өнөөдөр одоо олон ч хүн баг чэжээр мэддэг болсон нэг үг байгаа шүү дээ. Хүн зэсгэлэхгүй байдал. Тэ. Гэтэл өнөөдөр ингээд намын төлөөллийн төв байгууллага жагсаалтаар сонгогдсон улсын хурлын гишүүний эгүүлэн татах хэрэгтэй болох гэж. Тэгэхээр ингээд л байна л да. Улсын хурлын гишүүд халдшгүй дархан эрхийнхаа одоо энэ хаалтан дотор хулгай, авилгын, албан тушаалын хэрэг хийгээд байна. Энийг чи шалгах боломжгүй байгаад байна шүү дээ гэдэг. Боломжтой шүү дээ. Прокурор оруулж ирэл шалгах шүү дээ. Өнөөдөр эрх зүйн орчин нээлттэй таах шүү дээ. Би надад чинь танд хэлээд тэр
авилга албан тушаалын хэрэг тэр хизээч өмгөөлж хаацааж болохгүй зүйл. Би түрүү хэлсэн шүү дээ. Эвлэрэх гэж нэгээд бид нар эвлэрлийнхаа ард энтгээр ярив зүйлүүдэд хааж болохгүй гэж ярьсан чинь энэ байхгүй. Би танд яриад байгаа зүйл энэ талд нь байгаа нь ёс зүйг яриад шүү дээ. Зөөлөн дээр ч улсын хурлын гишүүн бол бүх ард түмний илж байна гэж заасан байдаг үстэй. Эсвэл улс төрийн намын илж байна, эсвэл даргын илж байна гэж заасан байд юм. Тэгэхээр хуулиар олгогдсон эрхэл бидэл эдэлж үүргээ хүлээх ёстой. За та жигсаалтын гишүүн дээр нэлээд эмзэглээд ах шиг байна. Ер нь гэхдээ та яаж жигсаалтад багтаж гишүүн болов? Амар висгалан дараа таны жигсаалтад. За яг манай жигсаалт би ч одоо улс төрийн намдаас олон жил ажилласан. Өнөөдөр намын жигсаалт гэдэг зүйлийг улс төрд олон жил явуулсан нийгмийг одоо дэмжлэг авахаа болцсон юм усуудыг жигсаалтад оруулдаг гэдэг нэг юм ойлголт яваад байдаг байхгүй юу? Тэрийг эрс эвдэж өнөөдөр энэ олон 126 гишүүнтэй парламентын гол онцлог өөрөө бид салбарын мэрэгжлийн төлөвлөлтийг оруулж ирэх зорилготой байсан. Энэ дотор одоо би өөрөө зөвхөн улс төрийн намд ажиллахаас илүүтэйгээр улс төр судалгаа хийж ажилладаг учраас одоо бас яг энэ улс төрийн чиглэлээ төлөөлж одоо орж би хяналтын орон дарга гэдгээрээ ч орж ирээгүй. Тэгээ яг одоо өөрийнхөө хийж байгаа эрдэм шинжилгээнийхээ ажлын хүрээнд хийж асан өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа зүйлийнхаа хүрээнд одоо энэ юунд орсон. Гэхдээ би орохдоо бас 13 дээр жигсэж орж ирсэн. Эхний 10 дээр нь манайх дандаа мэрэгжлийн экспертүүд орж ирсэн шүү дээ. Өнөөдөр энэ жигсаалтаар орж ирсэн улсууд чинь гагцгүй өнөөдөр парламентод тодорхой одоо бас энэ болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг шудраг хэлээд сууж байгаа шүү дээ. Ер нь бол аль нэг компани төлөөлөл биш. Аль нэг фракцийн төлөөлөл биш. Яг л өнөөдөр өөртөө магадгүй өнөөдөр мөнгөний сонгуулийг та түрүүнийг дуртацсан. Энэ мөнгөний сонгуулийг хөмж чадахгүй бол энийг дагсан бизнес улс төрийн нам цаашлаад бизнес парламент бий болж байна л гэдэг асуудал. Тэгээд за та бол намд ингээд олон жил ажилласан юм бас төлөөллийн одоо жигсаалтад орсоо гэж байна. Тэгээд сүүлийн үед харин танай нам өөрсдөө гişүүдэд тойргийн жигсаалтын гэж ялгаад ад үзээд байна л да. Ялангуяа жигсаалтынхныхаа ад үзээд ах шиг байна. Бүр илт мэдрэгдээд байна. Ийм байж болох юм уу? Жишээ нь одоо сая засгийн газар жигсаалтын гишүүдийг сайдуулгасангүй шүү дээ. Үндсэн хуулиар улсын хурлын жигсаалтын гишүүд, улсын хурлын тойргоо сонгогдсон гишүүд гэсэн ялгамж байхгүй. Тэгэхээр болохгүй л гэсэн үг байна. Адилхан эрх үүрэгтэй. Ялгарлаж болохгүй гэсэн үг. За тэр санал судлал хин ад үзээд байгаа. Ад үзээд ялгаад байгаа нь мэдрэгдээд байна. Одоо мэдэхгүй тэгээд одоо тэр жигсаалтынхан гэхээр л нэг нүдэнд орсон хог шиг харагдаад ах шиг байлээ. Тойргоо сонгогдсон гişүүдэд аргагүй л ахaltaа одоо тэр чинь бас хөрөнгө хүч цаг зав одоо маш сонгуульд орж өрсөлдөнө гэдэг нь тойрогт өрсөлдөнө гэдэг тийм амар ажил биш л дээ. Мэдэн би олон сонгуульд удирдах ажиллаж байсан. Хаста нөгөө байгаа бүх юмаа дайчлаад л иргэн сонгогчдын саналыг авч л орж ирдэг л одоо тойргоо сонгох. Гэтэл нөгөө жигсаалтын улсууд нь зүгээр сууж байгаа гişүүн болчлоо л гэдэг л юм ялгаа гараад байгаа байхгүй юу? За ер нь л тэгээд жагсаалтын гишүүдэд их дарамт их байдаг л юм байна тий. Одоо 28 оны сонгуульд танд тойрог болтох уу? Та аль тойргоос дэвшгүй? Би яг одоо нэг дараагийн сонгуулийг харж өнөдөр ажиллаагүй. Заавал нэр дэвшиж гэсэн бодлоо алга. Улс их оронд одоо яшгүй их зарим шаардлага байгаад боломж олдвол мэдээж одоо өөрийгөө сориод үзэхэд буруудахгүй. Нэг хайхтар тэгээд болохгүй бүтэхгүй гэвэл одоо зүтгээд тахч зорилго алга. За сая та түрүү ярьжсэн шүү дээ одоо ингээд намын зовлон төрийн зовлон болчлоо. Хуулийн төслүүдэд шаардлагатай хуулийн төслүүдэд хурдан хилцмээр байна. Таны одоо санаачлаад явж байгаа хуулийн төсөл одоо бүтэн жил ингээд хүлээгдээд явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхэд энэ ерөнхийлөгч өргөн барьсан улсын хурлын гишүүдийг эгүүлэн татах хууль процессороо явсан юм уу? Яагаад ийм хурдан хилцэж вэ? За одоо процессороо явсангүйг нь би сайн мэдэхгүй байна. Зүгээр олон талд өөр одоо ингээл татварын багц хууль энэ оронд шаардлагатай олон хууль байна шүү дээ. Тий нөгөө тэд хоногийн хугацаанд санал авна барина гэлөө. Тий тэдгээр зүйлүүд нь одоо мөрдөгцөн барьсныг би сайн ихтэлж үзээгүй. Зүгээр манай мэрэгжлийн хуульчид одоо бас өнөөдөр заавал улсын хурлын гишүүн гэлтгүү гадуур одоо яг мэрэгссэн мэрэгжлийн хуульч хөнгөлөгч гэдэг олон найз нөхдүүд байна. Зүгээр эдрээс ингээл үзэхэд бол ер нь бол ерөнхийлөгчийн хууль өргөн барих ёсгүй ч гэсэн сайн зүйлүүдийг хэлж байна.
институт хоорондын эрх үүргийн асуудал алдагдах гэж байна гэж ярьж байна. Хяналт тэнцэл алдагдах гэж байна гэж ярьж байна. За өнгөрсөн жилийн яг үдийд бол одоо хот сэдвэн стратегийн ордуудыг төр давах уу гэл ингээл ид хэлэлцэжсэн шүү дээ. Гэтэл энэ ингээд чухал бүр юм Монгол улсын эдийн засагтай холбоотой чухал асуудал нь одоо ингээд дараагийн сенсацуудад дарагдчихсан байна. Энийг одоо төр давах ажлыг та нар нэхэхгүй мүү? За харин тий одоо тэгээд нөгөө хоорондоо янз бүрийн байдлаар мэтгэлцэж зөрчилдөж явсаар одоо гол асуудлууд хойш орхигдсон байна тий. Энэний нэг нь л одоо энэ баялагын сантай холбоотой асуудал байхгүй. Тэгээд ер нь анханасаа чинь зөрчлийн бас нэг үүслийн хэлбэр нь баялагын сантай холбоотой юм болов уу гэж би бодсон. Өнөөдөр энэ баялагын санд энэ стратегийн ордуудыг эзэмшиж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа уулуурхай компаниуд баялагын санд тодорхой хувийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ мөнгөөр нь эрүүл мэнд тий боловсрал гэсэн 3 одоо нэгний ипотек гэсэн юм 3 салбартад зарцуулахаар ингээд баялагын сан бүрдүүлээгээд хууль нь батлагдсан зүйлдэж энэ хуулийг бий санаачсан бийч батлуулсан гэдэг хүртэл маргалдаан хүртэл гарч ийн лээ. Тэгээд хин санаачлаад тийм батлуулсан байх нь хамаагүй. Гол нь үр дүн чухал байхгүй юу? Өнөөдөр иргэд нь баялагын сангаас өрөөгөөж энэ баялагаас өрөөгөөж хүртэж чадж гэнэ үү гэдэг асуудал байхгүй юу? Оюутлахын хяналтын сонсгол дээр би төр орны гишүүн байсан. Энэ дээр би олон зүйлийг ил гаргаж тавьж иргэдийг мэд хийхээр хангасан шүү дээ. Мэдээж энэ гадны хөрөнгө оруулагчтай бид нар хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тодорхой түвшинд үргээжлэхгүй. Гэхдээ хүндэтгэлтэй хандж яах гэд бид хохирчлахгүй л байхгүй юу? Өнөөдрийг хүртэл оюутлагаас ногдлоо шиг хүрсэн юм уу монголчууд? Үгүй шүү дээ. Тэгээ цаашдаа хэзээ хүртэх нь тодорхойгүй байгаа тахад бид нэр хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж дугаа суугаад ээж болох уу? Та ч оюутлагын сонсголт дээр нэрээ шүүмжлүүлсэн шүү дээ. Бараг хөөлөө гэлөө. Би төрийн албан агч руу хандаж өгөхгүйсэн. Тэр нөгөө хөрөнгө оруулагч руу хандаг байхгүй. Тэр нөгөө зартаж гуйлал явал та бараг хөрөнгө оруулагч хөөлөө гэлдэг жилээ. Тэгэхээр би тэр тухайд нь тайлбар нь хэлсэн шүү дээ. Оюутлахад тэзүүгүй 10 жил явцсан байхгүй. Техник эдийн засгийн үндэслэлийг манай төрийн байгууллага баталж өгөөгүй 10 жил явцсан. 10 жил явна гэдэг чинь төсвийн хяналтгүй 10 жил явцсан гэсэн үг байхгүй. Одоо ингээд энэ жил ийм төсвөөр ийм ажил ийм ашиг гарна, ийм татвар төлнө. Ийм юмгээр явахаар чинь тэд 10 жилийн хугацаанд оюутлахаа төсөв хяналтгүй явсан биз дээ. Энэний ард юу явж байгаа вэ гэдэг. Тэрийг одоо л хэлцэж идэг үү тэгээд. Тэгээ одоо ингээд тэр би энэ төрийн байгууллага өнөөдөр тэгвэл энэ тэзүүг нь баталчихгүй оюутлах өөртөө шууд зүйлнэ. Бид нар явуулдаг төрийн захиргааны байгууллага баталж өгдөггүй гэж байгаа байхгүй. Тэгээ би хэрвээ та нар баталж өгдөггүй юм бол яах гэж энэ мэдхгүй байна гэсэн үг юм уу? Өөр одоо юу бүлэг тэзүү батлуулахгүй байх нь энд ашигтай. Оюутлахад яатинтад л ашигтай шүү дээ. Тэгээ би өнөөдөр манай байгалийн баялаг зүгээр тоо шүү гарч байгаа нь. Тэдэн тоон тийм баялагууд гарч ийнэ л гэдэг болохоос Монгол улсад өнөөдөр 5% татвар авч байгаа шүү дээ. Өөр үуч авахгүй байгаа. Гэтэл өнөөдөр иргэд нь ингээд тэнд байгалийн баялаг нь өдөр шөнөгөө олборлогдоод гарч идэг. Гэтэл энэ иргэд нь амьдрал нь хүндрээд ядуурч идэг. Ийм байж болох уу гэж суугаад байгаа. Дээр нь одоо ингээд нааталт нь гүний уурхаа үйл ажиллагаа эхэлсэн онтрэ гэдэг компани эзэмшиж байгаа нэг орд байгаа шүү дээ. Одоо Эрдэнэт үйлдвэрээс 2.1 Эрдэнэтийн орд нөөцөөс 2.6 дахин. Гэтэл гоё дагаж хүзүү гэдэг шиг оюутлахын гэрэн дээр дагалдуулахаар ингээд ярьж байгаа байхгүй. Би нэг дутаа гэрээ хэлцээрээр явах хэрэгтэй гэдэг зарчмыг ирсэн. Дээр нь оюутлахын аал эцэнц гадны банкнд барьцаанд байгаа. 4.4 тэрбум долларын барьцаанд 2015 онд тавьсан. Яагаад тавьсан гэдэг Дубайн гэрээ байхгүй юу? Дубайн гэрээгээр аал эцэнцийг барьцаанд тавих хэргийг олгоцсон. Тэгэхээр өнөөдөр өнгөрсөн 10 жилийн хугацаанд 500 сая ил төлсөн. Жил 50 сая төлдөг. 3.9 тэрбум долларын үлдэгдэл өрөнд байгаа. Энэ лиценз Оросын банкнд байгаа шүү дээ. Гэтэл та нар сонссон нь Орос шүүгтэлцээд эхэлсэн гэж. Энэ лиценз Монголын өмч үстэй. Ард түмний өмч үстэй. Яах юм бэ лээ? Гэтэл тэнд албарлалт хийж байгаа компани лицензийг авчиж гадны банкнд барьцаанд тавьж идэг. Зээл авахын тулд уу? Зээл аваад. Авцсан 4.4 тэрбум доллар. Гэхдээ чи өөрсдийн хамаарал бүхий компаниасаа зээл авсан шүү дээ. Тустай ойлголт байхгүй юу? Гадны банкын зээл тавьж одоо би 3.9 тэрбум долларыг хөлтөглөлтэй. Энийгээ төлж чадахгүй 27 оны 6 сарын 30-нд зээлийн хугацаа тусна. Монгол оюутлага чи өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү болон хүүгийн хүү төлдөг шүү дээ. Тэр чинь Монголын
оюутлогоо компани энд Rio Tinto гэж байна. Rio Tinto төлдөг хүү? Тий. Тэр чинь одоо нөгөө манай 34% нөгдөх байхгүй юу? Тэгтлээ шүү дээ. Одоо ингэ сүүлийн үед ярьж байгаа. 34% ноогдох үр байхгүй. Rio Tinto компанид оюутлогоо төслийн үр байгаа. Тий. Манай давцсан зээл байгаа тий. Тэрний хүү. Тэрэнд одоо лицензээ тавьсан юм уу? Үгүй. Тэрнээс тусдаа гэдэг шүү дээ. Тусдаа өрөм яваад шүү дээ. За дээр нь өнөөдөр 34% юм болчихул байсан гэж яриад байгаа. Энэ яагаад болохгүй? Бид нар өнөөдрийг хүртэл ноогдлоо шиг авч чаддаг байж одоо 34% бид нар 34%-аас татгалзаж болохгүй байхгүй. Хэрвээ татгалзчихвол шууд энэ лицензийг зарах хэрэг нь энд үүсгүүгээр тухайн олборлогдож байгаа компани буюу Rio Tinto үүсгэх байхгүй. Ирхэн үснэ. Ер нь оюу толгой төслийг тойрсон асуудлууд одоо маш их байгаа. Хүлээгдэл байгаа өдөр хоног урсаадлын зээлийн хүүд мөнгө нь урсаадлагаад энийг хилцээч та нар. Одоо засгийн газар ажлыг байгуулж явж байгаа юм билээ. Тэгээд тэр хүрээндээ тэр улсуудаас ажиллах боломжийг нь хангах хэрэгтэй. Би бол тэр учраас их хурд тогтоод баталсан шүү дээ. Би дээрээс ганцхан зүйлийг хүлээн. Тэр юу гэхээр онтрыг тэр эзэмсэж байгаа лиценз бол тусдаа гэрээ хэлцээрээр явна шүү гэдгийг л би ярьж байгаа. Тэр тогтоол тусцсан. Энийгээс би нэхэн ягаад гэвэл миний өөрөө санаачилж оруулсан өгүүлбэр. Тогтоолт. Засгийн газрын 3 ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа. Энэ 3 ажлын хэсгийг ажиллах болцоогоор хангах хэрэгтэй. Тэр болтол илүү дутуу юм ярих нь л илүү цулуу гэж би харж байна. За, ерөнхийдөө асуулт маань өндөрлөж байна. Ярилцлагын цаг нэлээд өгсөн байна. Махны үн хэд болсныг мэдхүү та? 32,000-аас дээшээ авч ийлээ. Сая амралтын өдрүүдээр явсан тийм. 32,000 байна лээ. Нөөцийн мах 8,000 төгрөгөөр нэмэгдлээ. Тэгээ нөөцийн махыг хүмүүс их асууж ийлээ. Гэхдээ ер нь та бүхнийг ингээд санал суудлын хэрүүл хийж байх хооронд чинь геополитикийн төвшөнд дэлхийд дахинаач гэсэн одоо нөхцөл байдал их өндөрч байна. Өчигдөр л нэг жоохон таатай мэдээ сонслоо. Ормозын хоолойг нээх сургаар бол одоо нефтийн үн, шатхууны үн буурах хандлагатай байна. Гэхдээ энэ буурах хандлага чинь манайд бас ингээд нөлөөлөл нь хэдэн сарын дараа ирдэг шүү дээ. Манайд бол нефтийн үн өсгөн тодорхой болчихсон. Ингээд эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байдаг. Та нар уучраа олж ажиллаа хийгээч. За наад чинь би ч гэлтгүй ер нь манай Монгол Ардын намын 68 гишүүн санал нэгтэй байгаа. Яг одоо энэ ирээдүйд үүсч болох хүндрэлийг яаж хохирол багтаад авах тулгүй гэж байгаа шүү. Хүндрэл ирэх нь тодорхой. Тодорхой төвшөнд хохирол амсах нь тодорхой. Яаж хохирол багтаад авах тулгүй гэдэг дээр яаралтай төлөвлөгөө боловсруулж энийг их хурл баталж ажиллах хэрэгтэй гэдэг дээр харин манай бүлгийн 68 гишүүн санал нэгтсэн. Түрүүн та ярианда хальт зохис дурдсан шүү дээ. Ер нь энэ намын том хагарлын үндсэн суурь шалтгаан нь одоо ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа өөрчлөгдсөнтэй холбоотой ч гэж болзошгүй юм аа. Одоо хитрхи сонгуул нь холдоод гэж ярьсан. Тэгэхээр одоо энэ үргэлжлэх хугацаанд 4 жилээр сонгодог, 6 жилээр сонгодог болгосон энэ хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай юу? За би нэг шаардлагатай үгүй гэж одоо эрт дүгнж хэлэх нь илүү цахан. Гэхдээ ямар ч байсан 6 жил гэдэг хугацаа маань өөрөө ч бас нэг тийм зохимжтой хугацаа биш юм байна даа л гэж би ер нь хувь хөшөөнийхөө бодож байгаа. Тодорхой төвшөнд одоо бас бууруулах боломжтой юм уу болоо. Гэхдээ үндсэн хуулийн өөрчлөлт бол одоо ойрын хугацаанд бол бас ярихнаас илүү гэж харж байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч нээлттэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ нам чин хурдан эвлэрээсэ. Хүсэж байна. За баярлалаа. За. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснээ ав. Netpay хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpay боломж бий.